төрийн ажил тасралтгүй явах ёстой. Энэ үүднээс Монгол улсын ерөнхий сайд одоо үндсэн хууль заагдсан өөрийнхөө бүрэн эрхийн хүрээнд хууль зүйн дотоод хэргийн сайдыг одоо тийм үү томилох чөлөөлөх асуудлыг оруулж ирсэн. Монгол улсын үндсэн хуульд засгийн газрын гишүүнийг ерөнхийлөгч улсын их хурл танилцуулж ерөнхий сайд өөрөө томилно гэсэн заалттай. Үүний дагуу 9 сарын 30-ны өдөр ерөнхийлөгч Монгол улсын ерөнхий сайд засгийн газрын гишүүнээр хууль зүйн дотоод хэргийн сайдаар инх баярыг томилох ийм одоо танилцуулах ажлаа хийсэн. За мөн одоо өчигдөр 10 сарын 1-нд улсын их хурлаас танилцуулах ажлыг зохион байгуулж өгөөч гэсэн одоо хүсэлтэд албан ёсоор бичгээр одоо хөргүүлсэн. 10 сарын одоо 2-ны өдөр одоо хилэлцээд яаралтай шийдвэрлэж өгөөч гэсэн одоо тов тогтоож өгөөч гэсэн хүсэл өгсөнөд харамсалтай улсын их хурл хилэлцсэнгүй. Улсын их хурлын асуудал хилэлцсэнгүй. Түрүүн би хэлсэн өнөөдөр Монгол улсын гүйцэтгэх байгуул хууль тогтоох тийм үү? Хууль сахиулган биелүүлэх одоо үүрэг хүлээх засгийн газар үйл ажиллагаа тасралтгүй шуурхай явуулах ёстой. Тийм болохоор одоо хууль зүйн дотоод хэргийн сайд засгийн газрын гишүүнийг одоо бас яаралтай улсын их хурл танилцуулж ерөнхий сайдыг бас тийм үү бүрэн эрхээ хэрэгжүүлж томилох бололцоо боломжийг бас олгох тал дээр улсын их хурлын сүлээ санаачлагтай ажилласаа гэдэгт